НТВ мэдээ үргэлжилж байна. Улсын хурал нэг чуулганы хугацаанд 2-оос дээшгүй төр хороо байгуулах боломжтой. Гэхдээ хаврын чуулган хийснээс хойш төмөр замын хил холбоолтын хилцээрээр төр хороо байгуулах санал унсан. Одоо нийслэлийн газар олголт, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт болоод бод группийн гэрээнүүдийг шалгах асуудлуудаар төр хороо байгуулах саналууд яригдж байна. Гэхдээ эдгээр саналууд чуулганы босго давж хянан шалгах сонсголт зохион байгуулах хэсэг нь тодорхойгүй байна. Тэгвэл төр хороо байгуулах асуудлыг дэмжих дэмжихгүй цаана улсын хурлын гишүүд конофны 8-ыг хийж байна уу гэдэг харлагч дагалдаад байна. За иймээс ч олон нийтэд эргэлзээ төрүүлэхгүй тулд хянан шалгах үүргээ хэрэгжүүлэх ёстойг зарим гишүүн онцоллоо. Бодийн сонсголтоор гар хэсэг зурцсан байгаа. Тэгээд төрөүний байр суурь нь адилхан яг л ил тод нээлттэй байх ёстой гэдэг энэ зарчмаараа энийг сонсож ярилцаж мөн одоо бид нарыг сонгосон ард түмэн маань ч гэсэн мэдээлэл авах ёстой л гэж байр суурьтай. Тэгэхээр ойрын хугацаанд бас энэ 32 гишүүний одоо гар хэсэг цуглаж байж сая одоо чуулганы бос одоо чуулганд өргөн мэдүүлэх тийм ээ энэ босго нь давна шүү дээ. Би зурна шүү дээ зурна. Дэмжиж. Үеийн үед энэ төрийг эзэлж байсан компани бүгдийг шалга. Бүгдэнд нь хэн яаж даван ирэх олгож байсан бүгдийг шалга зөв. Гэхдээ хажуугаар нь ажлын юм байна шүү дээ. Одоо жишээлбэл эндээс нэг хүн ирж ин бас тэр баахан гэмтэрэг ярьсан хүн алсан л хүрээ талсан л нүүрс яасан ч гэлээ. Тэд яагаад шалгаж байгаа юм уу шалгахгүй юм. Шалгах юм уу шалгахгүй. Тэгээ хурлын шүүхээр заавал оруулж шалгадаг болж байгаа юм. За ийхүү улсын хурлын гишүүдийн зүгээс төр хороо байгуулах саналуудыг дэмжиж сонсгол явуулах нь зүйтэй гэдэг байр суурьуудыг илэрхийлж байгаа ч бодийн гэрээнүүдийг шалгах санал 32 гишүүний гарын үсгийг цуглуулж чадах хэсэг цаашлаад байнгын хороо парламентаар дэмжих хэсэг нь эргэлзээд агуулсаар байна. Тэгвэл бод групптэй холбоотой гэх 110 сая долларын авилгын хэрэгт нэрэн цоллогдоод байгаа засгийн газар хэрэглэх газрын дарга энэ хоёрын зүгээс энэхүү сонсголыг зохион байгуулахыг дэмжинэ гэлээ. Би дэмжин шүү дээ. Угаасаа яар гэдэг байгаа шүү дээ. Худлаа яриа л тэгэл одоо өнөө би өшөө юмнууд гаргаж тавь. Гэхдээ нууцд байгаа юмнуудыг би бүгдийг нь хэлүүлэх. За бардам мам шалдангуй гэсэн хэлцүүг бий. Тэгвэл хэлсэн үгэндээ хүрдэг хоосон хэрэгсэн улс төрчдийн жагсаалт төр хороо байгуул сонсгол явуулна гэх сэдвүүд дээр илүүтэй анзаарагдах учиртай. За энэ хүрээнд ч олон нийтийн зүгээс хяналт шалгалт хийх асуудал дээр дэмжсэн байр суурьтай гишүүд эцсийн бүлэгтээ эсрэг коноп дарж байна уу үгүй юу гэдгийг анхааралтай ажиглаж байна.